би нэг жилийн турш одоо Virginia Woolf болон Marquez, Gabriel Garcia Marquez-ийн тухай судалгаа хийж байгаа юм байна. Энд ирээд Virginia Woolf-ийн тухай ярих гэж байгаа томх баяртай. Virginia Woolf-ийн хамгийн дуртай зохиолч юм аа. Би тэгээд энд тав хүн сонирхолтой гэж магадгүй гэж бодсон. Зарим зүйлийг авчирсан. Тэгээд бүгдээрээ тойруулаад амжаад үзсээрэй гэж. За хамгийн ихнийг нь болохоор энэ үлдснээс гаргасан ном юм байна. Тэр номон дээр болохоор Virginia Woolf-ийн өөрийнх нь зургаас гадна амьдарч байсан байшингийн зураг, гэр бүлийнхэн зураг байгаа тэгэхээр сонирхолтой хаа. Би нь болохоор Virginia тэр газар амьдарч байсан байна. Тэгээд нутаг нь болохоор тэр байшингийн зураг байгаа. За тэрнээс гадна тэр Monks House гэдгийг нь хажууд дээр тэр модны Virginia Woolf-ийн тушаал юм байна. Тэгэхээр сонирхолтой хаа гэж. Энэ болохоор зөвхөн англид мэддэг хүмүүс таавал зураггүй юм байна. Тэгээд англид ирэх нам Virginia Woolf-ийн өөрийнх нь өдрийн тэмдэглэлүүдийн бэлтгэл юм байна. Тэгээд тэрэн дээр нь Андре болохоор тэмдэглэлүүд бичсэн юм. Тэрийг надад харж сонирхож болох юм байна. За энэ текст нь болохоор би Virginia Woolf-ийн уран бүтээлүүдээр илүү төлөвлөнө. За ерөнхийдөө та нар хүсэх юм бол уран зохиолоос нь гадна баримтат бүтээлүүдийн тухай ярьж болно. Түүнчлэн Virginia Woolf-ийн хувийн амьдралын тухай ярилцаж болно. За Virginia Woolf бол төлөвлөсөө өмнө Стивен гэдэг онгортой байсан. За 1982 оны 1 сарын 22-нд төрсэн юм хүн байна. За 1980 онд бол Виктория хатны яагаад тэр хатны үед болохоор улс төрийн идэвхтэй дэсхэд нэг юм гэр бүл төрсэн байна. За тэгээд Virginia Woolf-ийн амьдрал болохоор бис одоо хүчээр хийлэл, гэрлэл, тэгээд амийн орлох оролдлого, улс төрийн одоо идэвхтэй сэтгцийн өвчин, за тэгээд гэрчлэлээс гадуур харилцаа хайр дурлал, дотны нөхөрлөл, түүнээс гадна хэд хэдэн дайм болох түүний амьдрал өмөрөл байсан. За 1941 оны 3 сарын 28-нд Virginia Woolf голд живж амийн орлож одоо өсөрсөн байгаа. За энэ амьдарч авах хугацаанд бол 1800-аас 1900-ийн хооронд заалт ирэх одоо хамгийн чухал зохиолчдын нэг. Тэрнээс гадна одоо феминизмд бол гол төлөөлөл болж үлдсэн юм аа. За анх уран бүтээлээ одоо Hyde Park Gate News гэдэг жижигхэн сонинд одоо жижиг гэр бүлийн сонинд нийтлэл бичиж гараа авчихсан. Тэгээд хамгийн насанд хүрсэн хойно болохоор уран зохиол бичгээс өмнө эссе бичсэн. Эссегээр гараа авчихсан, эссегээ хэвлүүлсэн. Тэгээ эссегээ хэвлүүлж бол мөнгө олсон. Тэр нь болохоор одоо түүний хамгийн анхны мөнгө олж ирсэн анхны одоо зүйл эссе гэсэн юм аа. Яг өнөөдөр бол хамгийн анхны роман хэвлүүлэхээс 7 жилийн өмнө эссенүүдээ бичсэн. Хэдийгээр одоо эссе одоо баримтат зохиолуудаа романуудтайгаа дүүхгүй ерөнхийдөө тэднээс нь сулхан одоо тэгж тоосдог байсан хэдий ч уран бүтээлд нь бол баримтат бүтээлүүд нэлээд чухал байгаад. За тэгээд баримтат бүтээлтүүд нь бол өөрийн гэсэн өөрөө гэдэг зохиол 1929 онд анх хэвлэгдсэн өөрийн гэсэн өрөө гэдэг урт эссе чухал байр зэгдэг. Энэ бол энэ зохиол бол манай хэвлэлийн газраас саяхан Монгол хэлээр хэвлэлтэн гарсан зохиол байгаа. За нөгөө нэг чухал баримтат зохиол нь болохоор 3 гинэ гэж одоо мөнгөний нэгч 3 гинэ гэдэг зохиол байгаа. Энэ болохоор инхтэй үж үзэл пацифист үздгийг мөн феминизм одоо хүмүүрсэн тийм чиглэлтэй тийм бүтээл байгаа. Амьдарч авах хугацаанд бол гэр бүлийн студентүүд нийтлэл хийлээсэн. За тэгээд маш их олон тооны эссенээс гадна бусад номын талаар шүүмж маш их бичижсэн. Энэ бол амжиргаагаа залгуулж мөнгө олж ирсэн хамгийн чухал ажилтнанд тооцогдно. За тэгээд аавнаас ороод тэгээд өөрөө болохоор амьдрахад олон удаа амиа заах удаага амиа орлохыг завдаад за тэрнийхээ дараа Leonard Woolf гэж Woolf гэдэг онгоцны хүнээс авсан тэр хүнтэй гэрэлснийгээ дараа хамгийн анхны роман бичсэн ба хамгийн анхны роман болохоор Watch Out гэдэг гадагш зугаалах үгс нэртэй 1919 онд 15 онд хийгдсэн анхны зохиол байгаа. За үүний дараа болохоор 1922 онд Өдөр ба шөнө Night and Day гэдэг бас нэг роман бичсэн. Гэхдээ Өдөр ба шөнө гадагш зугаалах хоёрын роман болохоор ерөнхийдөө шүүмжлэл одоо тийм таатай шүүмж түлээж аваагүй ерөнхийдөө чухал сулхан бүтээлүүд болсон байгаа. Бид нар болохоор төлөвшлийн роман, залуу эмэгтэй төлөвшлийн романуудын төвд ордог тийм хоёр зохиол байгаа. За тэгээд энэ болохоор
үйл явдал нь Англид өнгөрдөггүй. Англиас өөр газар өнгөрдөг. Виржиниа үүдэн цорын ганц зохиол тооцогдно. За харин өдөр шөнө болохоор нэлээд тийм уламжлалт хэм маягаар бичсэн. Тэгээд хоёр залуу хүний хайр дурлалд холбоотой тийм зохиол юм. Хэдийгээр энэ хоёр роман хуулиа уламжлалт хэм маягаар бичигдсэн боловч хожим Виржиниа үүдэн одоо уран бүтээлд тун чухал одоо тооцогдох тэр хэм маягууд үл мэдэг ажиглагдаж байсан одоо байсан энэ хоёр зохиолтод байсан гэж хэлж байна. За жишээлбэл одоо гадагш зугаалгын үйл зохиол болохоор мэдэрхүй бэлэн болон одоо илэрхийлэл тийм илэрхийлэл хоёрын хооронд ингэж ялгаж ухаан цав гарах гэсэн орлогын илэрхий харагддаг. Шүн ба өдөр нь болохоор эмэгтэй хүн өөрөө мөн болж байгаа тухай анх өгүүлсэн зохиол. Энэ одоо сэдвийн болохоор дараагийн зохиолуудын давтагдсан. За 1922 онд одоо өдөр шөнөдөө гарсан тэвжийг болохоор түүний сэдвийн сарын дараа JP өрөө гэдэг зохиол гарсан байна. За JP өрөө зохиолоор болохоор Виржиниа илүү их тийм шинийг туршсан шинийг илэрхийлсэн хэм маягаар харуулсан. Энэ зохиол болохоор гол дур JP-ийн талаар JP-ийн байхгүй юм шиг байдаг. Тэний талаар шууд өгүүлдэггүй зөвхөн бусад дөрүүдийн сэтгэлээр дамжуул JP-ийг боломжтой ойлгоно гэсэн. Тэгээд ингээд нас орсон ч юм уу эсвэл одоо байхгүй тэр хүнийг өөр бусад дөрүүдийн одоо хүүрнж байгаа байдлаар илэрхийлэх гэдэг энэ санаа бол модерн зохиолт маш чухал санаа. Энэ санаа бол хамгийн анх одоо Виржиниа үүдэн JP өрөө зохиолд гарсан гэсэн. Үүний дараагийн хатагтай дээл болохоор 1925 онд анхлагдсан. За тэгээд энэ зохиолоос анх удаа Виржиниа үүдэн хамгийн амжилттай болсон зохиол шүүмжлэгч таашаасан бордуулсан гэдэг өндөртэй байсан. Арилжааны үед амжилттай байсан гэсэн. Энэ болохоор хоёр гол дүрийн нэг хүн өдрийн амьдралыг өгүүлдэг. Эхний хүн болохоор одоо зохиолын гол дүр хатагтай болоо. Хоёрт нь болохоор дэлхийн 1-р танаас эргэж ирсэн. Тэгээд хүн зочилд орсон залуу хоёр хүний нэгэн өдрийн амьдралыг өгүүлдэг гэсэн. Энэ зохиол болохоор хомсрын урсгал бодлоо урсгаж бас хэрэгжүүлдэг. Тийм тэр хэм маягийг ашигласан гэдэг нь хамгийн чухал. Энэ болохоор одоо тухайн дүрийн болохоор бодлыг араас нь занхуулаад өгүүлдэг. Бодлын урсгалын илүү ач холбогдол өгдөг. Одоо жишээ ийм зохиол болохоор одоо гол дүрийн бүсгүй маань Лондонгийн гудамжуудаар алхаж байхад одоо түүний одоо энэ санаанд өнгөрсөн болон одоо хоёр ингэж сүлэлдэж огтлолцож орчиж байгаа одоо шууд илэрхийлнэ гэсэн үг. Үүнийхээ ачаар болохоор юу өгүүлэх вэ гэхээр цаг хугацааны өрсөнтөө одоо ингэж флюидж одоо хаашаа хүрч чаддаг нэг өндөр өнгөрснөөр нэг ирээдүйд чаддаг хэр чанарыг хүний ухамсарыг тэгээд хүний одоо дотоод сэтгэлийг хамгийн сайн гаргаж ирнэ гэсэн үг. За энэ ухамсарын урсгал гэдэг хэм маяг болохоор түүний дараагийн романд ч гэсэн үргэлжилсэн. Түүний дараагийн роман бол 1927 онд хэвлэгдсэн. The Lighthouse гэдэг гэрэл цанхмч гэдэг зохиол. Энэ зохиол бол Виржиниа үүдэн Google ахын дуртгалд ерөнхийдөө тулгуурласан суурилсан тийм зохиол. За энэ юу тухайг гэхээр ээж нь нас орсны дараа нэг гэр бүл гэрэл цанхад байдаг тийм газар руу 2 удаа аялдаг. Өмнө болон ээжийн нас барахаас өмнө болон нас барсны дараа 2 удаа аялж байгаа тухай өгүүлдэг. Энд болохоор хувь хүний ухамсарыг ингээд тусад нь одоо Виржиниа үүдэн өмнөх зохиол хадад болохоор хүмүүсийн ухамсарыг тусад нь авч үздэг. Энд болохоор хувь хүмүүсийн ухамсар бусад хүнтэй үүсгэж байгаа харилцаатай ингэж яаж холбогдож тэрийг одоо ухамсаруудыг гэж одоо тэгж судалснаар айлд онцлогтой. Виржиниа үүдэн энэ романд сэтгэл зүйн асуудалтай холбоотой орох юм илүү их дуртай байсан. Яг гэвэл энэ романыхаа ачаар болохоор Виржиниа үүдэн өөрийнхөө аавыг одоо иргэн дурсаж тэрэн дээр одоо илүү төвлөрч чадчихсан гэж хэлж байна. За хамгийн арилжааны үед хамгийн өндөр амжилт нь болохоор 1928 онд Орландо Нямтар гэдэг зохиолоор нь ирсэн. Энэ зохиол бол Виржиниа үүдэн хайртай эмэгтэй одоо Ladies Secret West гэдэг хүний гэр бүлийн түүхэд сэтгэлсэн. Энэ Орландод болохоор
Элизабет татны үед одоо тэр үед амьдарч байсан сурвалжит нэрний эрэгтэй өрөө тухай өгүүлдэг. За тэгээд энэ бол хуурамч намтар маягаар гэсэн цогцол байна. Намтар болохоор цогцол маань гол дөрөвсөс одоо үед хүмүүсийн хүртэл тэр хугацаанд ирсэн нэгч огт хөшрөхгүй. Тэгээд хөшрөхгүй байх хугацаанд болохоор тэр нэгтэй он болж байгаа. Дараа тэгэхээр нарийн болж байгаа. Дараа нэгтэй он болж байгаа. Дараа нь хүүхд болж зөвхөн болж байгаа. Зөвхөн стандарт тийм. За тэгээд энэ хугацаанд болохоор Виржиниа үйл илүү их тийм улс төр сонирхол судалж эхэлсэн. За тэгээд энэ зохиолоор Виржиниа зөвхөн хувь хүний түүхийг биш нийгмийн түүхийг бас судалж эхэлсэн. Түүхийн өнгөрсөн түүхийг одоо нэг улсын илүү түүхийг илүү судалж эхэлсэн гэдгээ сонирхож эхэлсэн гэдгээ харуулсан. За тэгээд цаашдаа армянуудаа болохоор илүү нэг улстай өнгөөр одоо ноцтой өнгөөр хүрнэ. Тэгээд энд болохоор хувь хүний амьдрал нийт одоо нийгэм нийт community-ийн амьдрал тэгээд түүхийн гурван гэж хоорондоо хэрхэн уялдаж хэрхэн ингэж холбогддгийг салшгүй холбогддгийг илүү чухалчилж авч үзсэн байгаа. За үүний дараа 1931 оны зохиол Waves давалгаан нэртэй байгаа. Энэ өнөөдөр хэмжээний өнөөдөр хэмжээний энэ роман болохоор 6 найзын тухай өгүүлдэг. 6 найзын бага насны тусламжаас эхлээд нас бий гүйц хүртэлх 6 найзын тухай өгүүлдэг. За энэ 7 хүн болохоор нэг гүнээ холбогддог. Тэр хүн нь болохоор нас уршсан. Одоо энэ романы дүрс харахгүй гарахгүй. Нэг найз нас урсны дараа 6 хүн уулзсан гэсэн. Тэгээд тэр найз нь болохоор нас урсан учраас мэдээж романд огт гарахгүй. Тэгтээ ингээд бус хүмүүсийн одоо 6 найзхаа яриагаар тэр хүн бол романд байраа эзлээд тухайн одоо өгүүлэгдээд байж байгаа гэсэн. За энэ зохиол болохоор уг нь өгж өссөн зохиолтой маш шүлгэн шинжтэй, маш хэрэгэлтэй. Тэгээд баг зарим талаараа үргэлжсэн үйл зохиолд баг шүлэг гэмээр, найрал гэмээр тийм биш гэхдээ тийм зохиол. За энэ зохиол болохоор шүүмжлэгчид болохоор энэ зохиол маш дуртай байсан, маш сайн хүлээж авсан, маш магтсан. Тэгээд олон хэлтэй бол гарсан даруйд орчуулагдсан. Гэхдээ арилжааны болохоор төдий амжилт болоод энэ зохиол байгаа. За энэ зохиол цаашдаа улам бүр алдарсан. Түүний нэг шалтгаан болохоор энэ зохиолын гол нэг дүр нь болохоор Виржиниа Вулфтэй яг адилхан гол одоо жиж амаа ивүүлдэг байгаа. Тэгэхээр тэр одоо хүний дүрээр дамжуулан Виржиниа Вулфтэй тийм тусдаа чанар олж харах зорилго орж байгаа. Тэгэхээр илүү хүншилдэг, илүү ноцтой хүлээж авдаг болсон энэ зохиол. За үүний дараа 1937 онд гарсан Yes гэдэг он жилүүд гэдэг романаар болохоор Вулф нэг гэр бүлийн амьдралаар түүхийн үйл явдлуудыг одоо нэг гэр бүлийн амьдралаар дамжуулаад түүхэн үйл явдлуудыг хүүрлэх гэж оролцсон. Тэгээд тийм цөхрөлтгүйгээр ингэж тийм амар аваа цөхрөлтгүйгээр оролцсон тийм зохиол байна. За тэгээд Виржиниа Вулф өөрийн тэмдэглэлээс нь харахад тэр өөрөө энэ зохиолоор эссе болон роман хоёрыг хослуулах нэг дороо хослуулах хичээсэн гэж бичсэн байдаг. За энэ романд болохоор нийгэм эдийн засгийн амьдралыг авч үзсэн. Тэгээд нийгэм эдийн засгийн амьдрал хувь хүний зан чанар ухамсарт яг ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Түүнийг судалсан тийм зохиол байгаа. За энэ зохиол нь болохоор Паржитер гэдэг нэг гэр бүл гарч байгаа. Паржитер гэр бүлийн гишүүдийн амьдралыг 1880 оноос өнөөг гэдэг нь 1937 тэлгэсэн 1937 хүртэлх амьдралыг одоо нэг гишүүний амьдрал ингээд судалсан одоо бичсэн тийм зохиол. Харамсалтай энэ зохиолыг болохоор уншигчдад таалагддаг, дагуулжуулж таалагддаг тэр үгээр үүргийн нөхөртөж таалагддаг энэ зохиол. За тэгээд энэ ном нь ингээд шүүмжлэх хүртэл амжилттай болсон дээр бас нэг зэн нь болохоор Испани иргэний танд нас урсан. Тэгээд энэ хоёр үйл явдал ингээд хавсраад одоо угаасаа тийм игүүл байгаа бас одоо өөрийн сэтгцэг болон бүр нөлөөлж одоо ерөөд дарамт үзүүлсэн гэж хэлж байна. За хамгийн сүүлийн зохиол нь болохоор Between the Acts гэдэг үзэгдлүүд хооронд одоо жүжиг үзэгдлүүд хооронд гэдэг тийм зохиол байгаа. Энэ болохоор Виржиниа Вулф нас барсны дараа 1940 онд хэвлэгдсэн. Виржиниа Вулф энэ зохиолоор засчиж амжаад байсан. Одоо сүүлчийн зураач хийж амжаад байсан. Тэгээд ингээд сүүлчийн зохиол бичих гэж ингэж дарамттай ажиллажсанаас гадна одоо дэлхийн 2 дугаар дайны үед
Герман улс Англиг бөмбөлж өгнө. Англид ялагдсан баг тодорхой гэмээр тийм яг дүр зураг гараад ирсэн энэ үед ийм бүх одоо нөхцөл байдал болохоор ирчнээ бүхэхэд амиа хорлоход илүү зүүсэн зүйлс ахаа. Энэ үзэгдлүүд хооронд гэдэг зохиол нь болохоор үржилэн бүхэхэд амьдэрсэн тийм Manx House гэдэг тийм фэшн энэ хооронд тасганы тийм фэшн юм байна. Тэр байж одоо байдаг тэр гэдэг хөдөө тосгоны нэг өдрийн үйл одоо амьдралын үйл явдлыг өгүүлдэг юм зохиол юм байна. За тэгээд энэ тосгоны оршин суугч нь болохоор Британий түүхээс зэдвэсэн нэг тийм үзүүлбэр гэх юм одоо юм телевизэд энэ бол болсон гэдэг тийм үзүүлбэрээ тийм үзүүлбэр пэйжэнд үзүүлбэр бэлдээд бэлдэж байгаа. Тэгээд тухай энэ зохиол өгүүлдэг юм байна. Энэ одоо зохиолоор болохоор өмнөх он жилүүд гэдэг зохиолд яг хүндсэн сэдвээ дахиж хүндсэн. Гэхдээ энэ удаад одоо үзүүлбэрүүд хооронд гэдэг зохиол нь бол миний бодлоор өмнөх зохиолоод бол хамаагүй амжилттай одоо сэдвээ илүү сайн гаргаж өгсөн юм зохиол болсон байгаа. Тэгэхээр энэ бүгдээс харахад болохоор Виржиниа улсын уран бүтээл болохоор маш их хувирал явагдсныг ажиллаж байна. Бүр анхны зохиолууд нь бол нэлээд тийм уламжлалт юм маягтай байсан бол цаашдаа өөрчлөгдсөн гэдгийг одоо энэ турч намтаас харж болохоор байна. Тэгээд цаашдынх нь уран бүтээлт нь болохоор дараагийн уран бүтээлт нь болохоор хүмүүсийн дотоод амьдрал одоо дотоод сэтгэл тэгээд нэг өдрийн үйл явдал илүү чухал болж ирсэн байна. Тэгээд дунд үед нь болохоор нэг хүний амьдрал одоо нэг хүний дотоод амьдралыг илүү их чухалж байсан бол төгсгөл рүүгээ илүү их тийм нийгмийн амьдралыг тэгээд одоо улс төрийн амьдралыг илүү сонирхсан. Тэгээд одоо гендерийн харилцаа ч юм уу тийм тостой сэдвүүдийг илүү хүнсэн зохиолж бичсэн гэдэг нь одоо намаас харагдаж байна. За энэ бүх одоо дурдсан арга барилуудаас гадна шин шогийн мэдрэмж нь болохоор Виржиниа улсын тухайн модернист зохиолдож байсан зохиолчдоос ялгаж өгч байгаа. Тэгээд энэ болохоор хүний хувийн одоо дотоод сэтгэл хүн дотоод амьдралд нь илүү анхаарч байгаа. Тэр нь болохоор зөвхөн тэр хүн дээр дуусчдаггүй тэр хүнээс гараад өөр хүн ингэж халдварлаж өөр хүнд нөлөөлж өгдөг. Тэр нөлөөгөөс авч утсан тэр одоо химаг бол Виржиниа улсын хамгийн онцлогтой зүйл болж байна. Түүнээс гадна тэгээд өнгөрсний хүмүүсийг одоо ирж дуусч байгаа тэр байдал чухал гэсэн. За өнгөрсөн зуун бол хамгийн чухал зохиолч нь яхаа Виржиниа улс юм уу? Виржиниа улс бодлын хумсруу усал гэдэг энэ химаг бол маш сайн хөгжүүлсэн. Тэрнээс гадна маш сэтгэл хөдлөлтөй уран яруу тэгээд оршин ширийн мэдрэмжтэй өөрийн гэсэн хэм маяг болохоор төвс болгосон гэж байна. За тэгээд энэ бүх чанараараа тэгээд түүнээс гадна феминизм одоо интегралж үзэл урлаг тийм маргаанууд оролцсон хувь нэрээр болохоор Виржиниа улс гарцааг өнгөрсөн зууны чухал зохиолч юм гэж болно. Виржиниа амьдарч байгаа үед бол харьцангуй дутуу үнэлэгдсэн. Гэхдээ одоо ингээд сүүлийн үед нас орсноо дараа бол харьцангуй яг үнэлэгдэх ёстой буюу маш сайн үнэлэгдэж гэж байгаа. Тэмдэж гэж байгаа. Ирээдүйд улаан бүр чухал тооцогдно гэж найдаж байна. Тэгээд ялангуяа Монгол улсад улаан бүр танигдаж эхлэх байхаа гэж найдаж байна. Цаг зав зарцуулсан баярлалаа.